Энэ удаагийн нэвтрүүлгээр эргэн инх төлгөөний дээрээд байгаа юм. Инх төлгөөн бол эхнэрээ архинаас гаргахын төлөө маш олон арга чарга хэрэглэж яваа жирийн нэгэн эр хүн. Харин түүний эхнэр архинаас гарах гэж оролдсон үйлдэлд нь эрс эсэргүүцэж тэр бүхэл инх төлгөөнд гар хурж хүчрхийлэл үлдэж маш олон удаа дарамт шахалт үзүүлж байжээ. Тиймээс эргэн инх төлгөөн нь аргааварч манай сурвалжлага хаагт хандсан нь энэ юм а. Одоо нэр арай л дэмдэж байна. Анх хүүг нь ийм байгаагүй өөр. Тэгэл анх хөхүүл байхдаа ганц хоёр пив уугаад тэр нь хөхөнд нь сүү оруулдаг гэсэн чи ерөөсөө тэгэл яг ганц хоёр уудаг ус. Тэгтээ гайгүй гэж сүүлдээ 4 5 болоод сүүлдээ гараац нүгсө цагаан амир ороод эхэлсэн. Тэгсэн чи одоо манай энэ хүүхдүүд чи баг пивээр угжаад байгаа юм уу хайш одоо ингээд сүүгээс нь дамжаа пив ингээд ороод ийн гэсэн чи эхийн цагаан сүг чи одоо юутэй зүүрлээ гэл тэгэл ерөөсөө уугаад нь зогсно гэж ханд цадахгүй. Одоо би одоо яахаа мэдгээ. Ингликоно чи намайг ингэж бодчих юм уу те? Би одоо чиний нүдэн зүгээр нэг архич нү те. Альсаас тараад ирэх чи хоолтой унттай цайтай байлгадаг. Тэгэд чи намайг одоо архич гэж харж байгаа юм уу те? Тэгвэл энэ гэр онч чи хэн цэвэрлдэг юм? Энэ хогийн шүрмч ингээд өөртөө ингээд хөдлөөд ингээд гэр онч цэвэрлдэг гэж боддог юм. Хүүстэй төлхөр хүнс нь ингээд өөртөө ингээд гүйж ирэнгүүтээ ингээд хөргшүү ашдаг гэж боддог юм. Ингликоно чи ямар гондом юм бэ? Чи намайг ийм гэрээ авгаа болсон. Ах би ямар сайхан турхаа гоё хүүхэн байлаа. Тэгэд 3 хүүхд төрсөн. Одоо энэ арс бидний байгаа байдал ийм. Хүмүүс би чиний төлөө ингэж амьдралаа ингэж олоосч яхад миний хань намайг архичин гэж харж байна манайхаа. Ах нэг өдөр гэрээ өнцөг болсон бүрийг ингэж онгочоор нуус архинууд аваад хайсан. Тэгээд цоожлоод ажилдаа яваад ирэх хооронд нөгөө чинь тасгацсан явчих واخ. Тэгээд хажуугаар ингээ баахан хүн өглөгцөн. Юу юм болог очиарс нөгөө нэг тарихад өмнө ингэж арчдаг хүн байдаг та. Тэрийг ингээ хүлгсэн юм уу? Бүгдийг ингээ цэвэрхэн болгоод цав хүн болгоод тавьчихсан. Бүр тэгтлээ орцсон. Ийм хэцүү байдалтай байгаа واخ. Юу тэгтээ миний дүү одоо бай сав байна 3 сайхан охин байна. Одоо тэгээд амьдрал яг юу хэрэгтэй юм бэ? Одоо болно үстэй одоо болоо. Юмд бас ханах цаг гэж байна. Сав дүүрнэ гэж нэг юм байна. Одоо амьдрал юу хэрэгтэй? Инээс шунаад юм. Инээс илүү шунаад хэрэггүй шүү дээ хүүхдүүдээ. Одоо сайхан жаргах цаг үстэй одоо. Өөр их чинь илүү юм хүсдэггүй. Одоо сайхан жаргаж загаад одоо 50 наснд сайхан 50 уяа гэдэг одоо урайтай. Чи угаас ам панал уус. Ах нүгээс энэ яриад нэтгэхэ болсон дөжирсөн. Үлгэрд итгэхэ болсон шүү дээ. Архины төлөө өстө юу ч хийнэ хүн. Тэгээ ерөнхийлөгч болж чадсан заяа наач. Тэгээ архины төлөө хинтээч гоё ярьж чадна, юу ч хийж чадна, ямар ч юм хийж чадна. Ямар сандал архины имжлэгэнд ах нь өгсөн чинь нөгөө имжтэйг нь нилээд уугаа явцсан байж. Тэгж сайн ярьдаг. Тэгж хүнийг итгүүлж чаддаг юм бохгүй наач. Гэхдээ аргагүй л энэ амьдрал үзэх. Вагаас имжиг шихэдээ хүүхэд байсан болгож юм мэдгүй. Энэ болохоор ингэ өөрөө болохоор архичин хүн ямар байдгийг мэдгүй. Энэ мангасан ногооны гудамж дали ягаа магад ерөөс очиж үзээгүй. Би тийм архичин байж үзүүлэх юм чамд. Би чам чинхэн тэр дали ягаан цоороны архичин байж үзүүлэх юм уу? Би тэгэж чадна штэ. Би яах уудаг. Гэхдээ би гэртээ уулахад намайг нэг удаа тайван суулгадаг байхгүй. Дандаа араас шишлээстэй нүдлээс баял одоо ингэдэг одоо болдгоо ма хандгүй мүү гэдэг намайг байнга жагнааштай. Ийм байдал чи хин тайван уух юм бэ? Намайг нэг удаа тайван уулгадаг гэсэн бол би шууд маргаашаас нь боллоо. Нэр би маргааш шууд боллоо. Би тэгэл ногооны гудамж ороод тэдэртэйгээ шахах шууд. Би тэдэртэйгээ одоогийн амьдралыг ярьдаг. Тархиа унтраад стрессээ гаргаж инээлж хөхрөх шуудаг. Энэ амьдрал угаасаа мэдэхгүй шүү дээ энэ юм. Энэ 10 нас хүртлээ санта байдагт итгэдэг байсан хүүхэд. Би бол 10 настайдаа манай гэрийн харанхуй гудамжинд бол нэрээ хогны машин тогшилдог байсан. Яа ийм амьдрал мэдэхгүй энэ хар зураг шиг юм хүнтэй би яаж амьдрал ярих юм бэ? Мэдэрийн амьдралын тайв нэжгүй. Энийг амьдрал гэдэг байгаа байхгүй. Ингэж үр хүүхдтэй үзэгдэхгүй гадуур дотор хонон өнж байгаа гэж амьдрал гэдэг байгаа байхгүй. Амьдрал гэдэг чинь уугдээ үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн сайхан аз жаргалтай байгаа гэж амьдрал гэдэг юм. Гэхдээ ядаж уусан ч гэсэн ийм эрүүл сайхан органик 100% ями жуус уужсэн дэргүй юу? Энд чинь одоо шилэн савлгаатай хөнгөн цагаан таглаатай 100% NFC органик жуус байгаа шүү дээ. Ийм олон төрөлтэй. Тэгээ шилэндээ хор ууж байгаа ийм сайхан шилэндээ 100% жимсээ ууж ийл та. Одоо 3 хүүхдийн төрүүлээд өгсөн байр цавтаа үр зээлгүй байна. Одоо ханах хэрэгтэй. Хөөе. Эсвэл би чамд 7 хоног уухгүй гэж үзүүлэх юм уу? Чи хацгаараа заа юу? Чи 7 хоног арих уухгүй нэг чи хараараа заа. Би 7 хоног арих уухгүй гэж үзүүлнэ чам заа юу? Арих уухгүй ямар байдгийг би чамд харууллаа заа. Дэлгэн нөө. Энэ тэгээд эцээс энэ хүн чинь талбайгаас цаашаа ханддаг юм мэдхгүй шүү дээ. Ер нь тэгээд залуу байхдаа тэгээд омглон тэгээд хайр дурлалтай омбал ингээд суусан амьдралдаа суугаад хүүхд гаргаа ингээд явхад яриа нийлэхгүй. Хамт суу ихээр уухгүй. Энэ манай үеэс уухгүй. Ийм хүнтэй байхаар хийж стресс.
Стресстэй болохоор л миний царайс өнөөдөр ийм байдалд орсон. Яг үннийг хэд одоо бол гамж гин бас хүн шантардаг юм байна. Энэ амьдралын шантард би энэс илүү зөв хүсээгүй шүү дээ. Хаалга болгоны цаана амьдрал бий. Гэхдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал зөвхөн согтууруулах хундаа гэдэг ганцхан зүйлээс болж ямар хүнд хэцүү байдалд орж байгааг энэхүү гэр бүлээс бэлхнээ харж болно. Монгол хүн бүр эрүүл байж Монгол гэр бүл бүхэн жаргалтай байх болтугай. Нэвтрүүлгийг бэлтгэсэн Зол Жаргал анх 2 нар байлаа. Өнөөдөр хамтран ажилласан Yummy Juice байлаа. 100% organic NFC Yummy Juice. Одоо бүх сүлжээдлэгрүү зарагдж байгаа. Шилэн савтай, хөнгөн цагаан тагтай, 100% оригинал шахмал жимс байгаа шүү. Та бүхэн амтлаад үзээрэй. Баярлалаа баяртай.